Сайн байцгаана үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Дэвэслэзээ мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Түүн бисийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжид 6 дугаар хуралдаан өнөөдөр төлөөлөгчдийн 77.5% эрсдэлтэйгээр хуралдан 7 асуудлыг хэлэлцлээ. Төлөөлөгчд бол хурлын хуралдаанд маш ажил хэрэгж хандж байгаа. За аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжид 6 дугаар хуралдаан хуралдаж байгаа. За 7 асуудлыг хэлцэх асуудлаар батлаад ингээд явж байна. За ахуйн зориулалтаар агнах, барих хан амьтны тоо хэмжээг тогтоож өглөө. За орон нутгийн тусгай хамгаалалт авсан газарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлцэж бас шийдвэрлээ. За энэ нь бол нөгөө өвлийн өсөн ордон байгуулах тухай асуудал, хүүхдийн паркинг газар нутаг дээр ийм болохоор чөлөөлөөд энэ одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдана шүү дээ. Тийм. Энэ асуудалтай холбоотой. За үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай асуудал, за мөн хөрөнгө шилжүүлэх тухай асуудал ингээд байлаа, яригдлаа. За одоо мөн аймгийн сонгуулийн хороог өмнөх сонгуулийн хороогоо татан болгоно. Нөхөн сонгуультай учраас шинээр сонгуулийн хороог дахиж байгуулна. За ингээд мөн урамшууллын хэмжээг тогтоох тухай гээд ийм одоо 7 асуудал хэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахуйн зориулалтаар агнах, барих амтны тоог хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлцэн шийдвэрлсэн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны тушаалаар Дархан улаан аймагт 2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих амтны тоо хэмжээг тогтоосон байдаг. Үүнд зэрлэг гахай 5, бор гөрөөс 2, саарал чоно 5, хөхөр тагтаа 30, загас 6, улаан нүдэн 60 толгойг нийт 108 толгой амтныг агнах, барих зөвшөөрөл олгосон юм. Иргэд ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн ан агнаж барихтаа заавал тухайн сумын засаг даргын эрх олгосон албан тушаалтнаас эрхийн бичиг авна гэлээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалтанд авсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуулыг хэлэлцлээ. Тодорхойлбол Миний Монгол цэцэрлэг түрээлэнгийн тусгай хамгаалалтанд авсан нийт 36.1 га газрын 0,482 га газарт нь өвлийн мөсөн ордон соёл амралтын цогцлбор байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд энэхүү ордон нь олон улсын хоккей холбооны шаардлагыг хангах үз жилийн 4 улиралд ашиглах боломжтой юм а. Тодорхойлбол 450 хүний суудалтай 7500 м2 талбай бүхий гаднаа автомашины зогсоолыг шийдсэн байна гэлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү ажлын захиалагч нь соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бөгөөд ерхий гүйцэтгэгчээр Хэлийн цэргийн тэг 119-р ангийн бие бүрэлдэхүүн ажиллана. Харин Батлан хамгаалах яамны харьяа барилга захиалагчийн газрын хяналт хэрэгжүүлэгчээр ажиллах юм байна. Одоо үзэгч та бүхэндээ Дархан United Arena-гаас бэлтгэсэн онцлог сурвалжилгыг үзүүлнэ. Дархан United Arena-гийн бэлтгэлийн Б заланд спортын 6 холбоодын өсрийн тамирчид үн төлбөргүй бэлтгэлээ базааж байна. Тодорхойлбол тус зааланд хичээлэхэд тохиромжтой спортууд буюу чөлөөт бүх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, бадминтон, талбай теннисний өсрийн тамирчид тодорхой хуваарийн дагуу тогтсон цагийн хүрээнд спортын бэлтгэл сургуультаа базааж байна. За манайх Дархан бадминтоны холбоо Дархан улаан аймагт 13 жилийн турш заал түрээсэлж бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээ сая өнгөрсөн жил 9 сараас хойш нөхөө Дархан спорт аренагийн Б заланд 7 хоногийн өглөөний ээлж 2 удаа, өдрийн ээлж 2 удаа тэгээ бэлтгэл сургалтаа хийж байгаа. Ер нь бол байршлан ч гэсэн Дархандаа хамгийн гоё байршилтай. Тэгээд хичээллэгч хүүхдүүдэд хүртэл 5 тухтай цэвэрхэн орчин бүрдүүлдэг болохоор амжилтад бас нөлөөлдөг гэж харж байгаа. Ер нь нөгөө нэг энэ том байгууллагч нь бас нөгөө нэг санхүү хөрөнгө оруулалт одоо урсгал зардал маш их байгаа учраас орой 6 юм уу 7-оос хойш ингээ гэрээд байгууллага авах ч юм уу тэрнээс өмнө Дархан аймгийнхаа хүүхдүүдэд чөлөө цагаа өнгөрүүлэх спортоор хичээллэх тэр боломжийг олгож өгөөсэй гэж бодож явдаг да. Бид нар бол 15 цаг хүртэл одоо ажил өдрүүдийн 15 цаг хүртэл энэ спорт холбоодуудтайгаа хамтран ажиллаад гэрээд хийгээд ингээд энийг үн төлбөргөө цагийнх нь хуваарийг гаргаад ингээ явж байгаа. За одоо бол бидний ард бол бадминтоны хүүхд залуучууд газрын теннисний бас ингээ те хичээлүүд явж байна. За дээрэс нь ширээний теннис, газрын теннис, волейбол, сакс. За нэг 6 төрлийн ямарчсан талбай теннистэй ингээд 6 төрлийн ямарчсан спорт холбоо өнөөдрийн байдлаар ингээд 15 цаг хүртэл. За зарим нь ч 18 цаг хүртэл энэ ингээд явж байгаа юм байгаа. Энийг цаашдаа тогтмол ингэж одоо тэгин одоо тогтмол тий одоо энэ чи яг энэ зааланд зориулттай спортын төрлүүд маань яг манай одоо энэ Б зааланд бол 15 цаг хүртэл ингээд үн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулах. Энэ дэхтэй цаана энэ спорт холбоодуудтайгаа ингээд уялдаж тэгээ хүүхд залуучууд маань спорт холбоодуудтайгаа уялдаад ингэж ийм зохион байгуулалтаар явах.
Спортын холбоодууд болон өсвөрийн тамирчид аймгийн биеийн тамир спортын газар Дархан United Аренатай холбогдсон бэлтгэлийн заалны мэдээллийг авах боломжтой юм а. Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархан улсын хувьцаат компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт илд хууль бус явагдаж мэргэжлийн бус хүн томилох гэж байгааг эсэргүүцэж байгааг Дархан улаан аймгийн иргэдэд төлөөлөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баян Мөнх онцлон ярьж байна. За тэгэхээр хүний хамгийн анхдах чухал хэрэгцээ бол мэдээж ундны ус байдаг. За тэгвэл Дархан хотыг ундны цэвэр усаар хангадаг Дархан улсын хувьцаат компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт бол явагдаж байгаа. За үүн дээр бол хамгийн хүчтэй дуу болж байгаа иргэд болон Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн төлөөлсөн Баян Мөнх төлөөлөгчтэй уулзж байгаа. Тэгэхээр таны байр суурь ямар байгаа вэ? Хамгийн чухал асуудал дээр мэргэжлийн хүн байх хэрэгтэй гэдэг байр суурийг бол та илэрхийлж байгаа шүү дээ. Тий, энэ Монгол Улсын засаг нутгийн зэвсрийн нэгжтүүний хуулийн 38-1-ийн 4 дээр байгаа. Иргэдийн хурлын төлөөлөгч бол тухайн тухайн амьдарч байгаа газрынхаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалагч мөн гэсэн. Тийм ч учраас би энэ Дархан хотын ундны усаар хангаж байгаа 120 мянган ард иргэдийн эрх ашигыг хамгаалж дуурайд байгаа. За энэ юу вэ гэхээр өмнө нь бол Дархан улс компани дээр бол маш олон мэргэжлийн бус хүмүүс томилдог байсан. За энийг бол 2022 оны 12 сарын 9-нд ус ариутгах хангамж ариутгах зургийн тухай хууль гэж хууль байгаа. Энийг 38-1-ийн 4 дээр энэ мэргэжлийн бус хүн байхыг бол хориглоод өгсөн. За өмнө болдог байсан бол одоо болохоо байц. Энэ бүр хуульчлаад өгсөн. Тэгээ энэ бол тухайн энэ ус ариутгах хангамжийн төрийн захиргааны төв байгуулах борлох барилга орон сууцчлалтын яамтай зөвшөлдсөд аймгийн засаг дарга удирдлагын сонгохоор ингээд бүр хуульчлалт өгсөн юм баггүй. Тэгээд энэ иргэдийн хурл бол энэ Дархан улсын компани хувьцааных нь 60% эзэмшиж байгаа. Тийм ч учраас энэ дээр бол иргэдийн хурл маш хүчтэй дуурах хэвээр мэргэжлийн хүн байх хэвээр нэгэнт хууль батлагдсан учраас гэдэг байр суурийг иржсэн. Гэтэл харамсалтай нь энэ сүүлийн үед энэ төлөөлөл өдрөх зүйлийг сонгох ажил бол маш хууль бусаар явагдлаа. Мэргэжлийн бус 9 хүн томилогдсон. Нэг ч мэргэжлийн хүн байхгүй. Дээрээс нь гүйцэтгэх захирлыг мэргэжлийн бус хүн томилуулахаар нөхдөд улаарч тухайлбал энэ Монгол Ардын намын үеийн дид дарга нарын Дархан улсын компанид захирлаа томилогддог байсан. Энийг болооч гэдэг, хуулиа хэрэгжүүлээч гэдэг байр сууриас би хандж байсан. За тэгтэл хамгийн гол нь энэ иргэдийн хурлын сурлаас бол 15 хүн ажлын хэсэгт сонгогдоод дараа нь 9 хүн төлөөлөл өдрөх зүйл сонгогдоод ингээ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулж байна гэж саяхан зар явуулжсэн. Гэтэл энэ асуудлыг бүр энэ иргэдийн хурлаар хэлцгээс өмнө буюу 2024 оны 12 сарын 24-ний өдөр 119 тогтоолоор аймгийн иргэдийн хурлын дарга Янжма энэ Дархан аймгийн Монгол Ардын намын дид дарга Ган Зориг гэж үнийг томилуулахаар авилгатай тэмцэх газар эрх ашигын зөрчилтэй байна уу гэсэн бичиг явуулж байгаа. Энэ бол дархамчуудыг доромжилж байгаа асуудал байхгүй. Энэ бол авилгалын гэмт хэрэг. Энэ авилгын эсрэг хуулийн 3-1-4 дээр байгаа. Хүнд албан тушаалтан хувь хүнд эдийн болон эдийн бус давуу байдал олгож ийн гэдэг бол энэ бол гэмт хэргийн асуудал байхгүй. Тэгэхээр энд оролцогч энэ Дархан аймгийн Монгол Ардын намын дарга Аз Жаргал, Дархан аймгийн иргэдийн хурлын дарга Янжма, Дархан аймгийн Монгол Ардын намын дарга Ган Зоригийн нарыг бол хууль зөрчсөн үйлдэл даруй зогсоож энэ 120 мянган хүн амын ундны усны эрүүл аюулгүй энэ чанар стандартыг сахин хамгаалах үүргийг мэргэжлийн үндэнд хатгаж өгөөч. Энэ Монгол Ардын нам чинь мэрэгч болсон хүчингү болсон юм уу? Миний хамгийн том ашиг сонирхол бол энийг мэргэжлийн хүн удирдах ёстой. Ингэжээж бид нар энэ та өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Эдгээр нэг зүйл яриад байгаа. Компани тухай хуулиар энийг зохицуулна гэдэг. Хэвлэл мэдээллийн салбарт байгаа аж ахуйн нэгж байгаа бол энэ аж ахуйн нэгж байгаа л багхгүй. Тэгээ хэвлэлийн тусгай зөвшөөрөл авахаараа энэ хэвлэл мэдээллийн хуулийг баримталж тухайн компани үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгэхдээ энэ ус ариутгах хангамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй энэ аж ахуйн нэгж маань ус ариутгах хангамжийн тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаа явуулах ёстой байтал энэ хүмүүс ингэж хууль зөрчиж улаарч дарханчуудыг доромжилж болохгүй л гэсэн ганцхан юм асуудал байна. Тэгэхээр та дээд чатны байгууллагуудад ямар нэгэн гомдол санал үүнтэй холбоотой илэрхийлсэн байгаа юу? Ямар шалтгаан байна гэж байна? Тий, тэгээ энэ асуудлыг би
авилга тэмцэх газар шалгуулна. За дээрээс нь энэ барилга оролцоочулт хот байгуулалтын сайд сайдад бид гомдлыг гаргана. Тэгээ захиргааны иргэн шүүх гэдэг ингээд цаашаа энэ процессыг тэгээ би энэ нэг зүйл дээр хэлж байгаа. Тархан жоохон шүү дээ, тийм ээ. Тэгээд заавал энэ мэрэгжлийн бусун томилох гэж ингэж улааран зүтгэх ямар хэрэг шиг байна. Энэ дээр дарах хүний нэгнийг намынхаа нөхрийг дарах зэрэг болох бол 13 дахь асуудал. Хамгийн гол зүйл бол дарханчуудын энэ ундны усны чанар эрүүл аюулгүй байдал гэдгийг ойлгооч яз жаргал даргаа. Дарханчууд ад жаргал даргахдаа одоо маш их хам сайтай байдаг. Харамсалтай нь энэ дарга маань дарханчуудаа дэндүү хайрггүй ийм хууль зөрчил үйлдэл явуулж байгааг би үнэхээр харамсаж байна. За таныг байр суурь илэрхийлсэнд баярлалаа. Би дараагийн мэдээллүүдийг хүргэх болно. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Чанартай сургуульд чадварлаг мэргэжилтэн ёс зүй, хариуцлага, оюунлаг байдлыг эрхэмлдэг Мандах их сургуулийн дархан салбар сургууль төгсөгч оюутан залуус болон дадлага ажиллах оюутнуудтай зориулсан нэгэн шинэлэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Төгсөгчдийнх нь 97% нь ажлын байраар хангагддаг Мандах их сургуулийн дархан салбар анхудаага ажлын байрны нээлттэй өдрөлийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийтдээ 11 байгууллага компани оролцсон оюутан төгсөгчдод ажлын байрны нээлттэй мэдээллийг хүргэсэн юм. Үүнд Дархан улаан аймгийн Татврын газар, Голомт банк, Гондрын зам компани, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани, Дулаан шарын гол, Нэхий трейд компани, Сондар дижитал, Хатуу төмөр, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улаанбаатар гурил компани, Грин Хед инженерийн компаниуд тус оролцлоо. Энэ ажлын байрны нээлттэй өдөрлөг нь одоо анх удаа зохион байгуулагдж байгаа. Нийтдээ 11 аж ахуйн нэгж байгууллагууд ирсэн байна. За татврын байгууллага, Голомт банк, за халамжийн байгууллага, хвчлэн төр хувийн хвшлийн 11 байгууллагууд ирээд за ажлын байраа оюутан төгсөгчдөд нээлттэй зарлж байна. За энэ дээр манайх өдрийн 4-р курс, 3-р курс, хичнээн 1-2-р курсын оюутнууд маань оролцож байгаа. За энэ нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь юу вэ гэхээр за ажил олгогч болон төгсөж байгаа оюутнуудыг хооронд нь холбох. За мөн 3-р курсын оюутнууд ажлын байрны танилцах дадлага хийдэг. Тэр танилцах дадлагад нь оюутнуудыг зуучлах ийм зорилготойгоор үйл ажиллагаа зохион байгуулж байна. За манай одоо 1460-аад оюутан төгссөн байна. Анх Мандах их сургууль нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа 17 дахь жилдээ тасралтгүй явуулж байна. Нэгтлэн бодох хүртэл санхүүгийн чиглэлээр бол хөтөлбөрөөр сургалт явуулдаг. За ингээд нийтдээ 96.5% нь одоогийн байдлаар ажлын байранд бол хангагдаад байна. Маш их ажлын байрны саналууд ирдэг эрэлт хэрэгцээтэй мэргэжил байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд ирж байгаа нийт 11 байгууллагатай баярлалаа. Тэгээд төвийн хвшлийн болон төрийн байгууллагууд ирсэн байна. Тэгээд юун төрөнд ингээд биднийг одоо зуучилж өгж байгаа сургуулийнхаа удирдлагууд бас их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд биднэрт их өгөөжтэй арга хэмжээ олж ийн гэж үзэж байна. Би Улаанбаатар гурил компани хүний нөөцийн менежер Саран Цэцэг гэж хүн байна. Энэ саналыг хүлээж авах тул би өөрийн сургуулийнхаа маань төгсөгч маань байгаа. Тэгэхээр бол нөгөө нэг шууд нээлттэйгээр хүлээж аваад хүрээд ирсэн байна. Манай компанийн хувьд болохоор 5 бүгд группийн охин компани Улаанбаатар гурил компани. Компани дотроо бид нар бол 400 гаруй ажилтнтай. Дархан улаан аймаг дархан салбарт маань гурилын үйлдвэр маань 152 ажилтнтай үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Тийм учраас бид нар нөгөө нээлттэй ажлын байраа зарлаж түгээж энэ ч бол ирсэн байна. Мэдээж Мандах бүртгэлтэй сургууль маань бол нэлээд нэр хүндтэй сургууль байгаа. Тэр ч утгаараа зөвхөн манай компани дотор биш 5 бүгд групп дотроо бид нар бол нээлттэй ажлын байр ялангуяа Нэгтлэн Бат бүртгэл дээр ажлын байр зарлахад Мандах бүртгэлийн төгсөгч бол даваа тал болно гэсэн югаар бол бид нар зарладаг байгаа. Тэгэхээр ер нь бол маш сайн. Green Hed инженерийн компани менежер Сэлэнгээ гэж хүн байна. За тэгээд өнөөдөр болохоор нээлттэй ажлын байрны шалгаруулалтан дээр болохоор 2 нэгтлэн 1 яруу сонгон шалгаруулахаар ирээд байна. Үйл ажиллагааг бол маш хэрэгтэй үйл ажиллагаа гэж харж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ажилчин болон ажиллах хөтөлбөрч хоёрыг хооронд нь холбосон. Одоо л нөгөө нэг ажил яг мэргэжлэрээ ажиллах тийм боловсон хүчин маань маш тутмаг тийм болчиход байгаа. Тийм үед болохоор илүү компаниас сурталчилж тэгэхэд бол маш тийм нөгөө нэг тус тэмтэй үйл ажиллагаа болж байгаа хаа гэж харж байна. Одоо үзэгч та бүхэндээ цаг үеийн асуудлаар бэлтгэсэн тодруулга ярилцлагаар хөтөлбөрөө өргөжлүүлнэ. За үзэгч та бүхэндээ эргээд 7 спорт сонирхогчдын гомдлын дагуу одоо ирүүлж байгаа мэдээллийн дагуу нэгэн тодруулгын авахд бэлэн болж байна. Тэгэхээр Дархан улаан аймгийн хүндийн үргэлтийн спортын тамирчдыг Дархан United Arena-гийн бэлтгэлийн заалнаас хөөсөн гэдэг энэхүү мэдээлэл бол бас иргэдийн дунд яригдж байна. Сошиал орчинд бол хурдацтай тархаж халуун сэдвүүдийн нэг болоод байгаа. За тэгвэл яг энэ мэдээлэл хэр үнэн бодтой мэдээлэл үүн дээр ямар тайлбар өгөх боломжтой вэ гэдэг асуудлын хүрээнд бид яг одоо Дархан United Arena
байна. Орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал одоотортой уулзж байна. За танд өдрийн мэндээр асуудлыг бол та сонссон мэдж байгаа. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? За өдрийн мэндэргий. За энэ асуудал бас одоо сошиал орчинд нэлээд бас ингээд газар аваад явж байна. Тэгээд тайдыг бас ирж яг үнэн бот мэдээлэл авч байгаад бас талархлаа илэрхийлье. За юуны өмнө ард иргэдэд мэдээлэл өгөхөд бол яг энэ орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар гэж газар байгуулагдаад иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан газар юм л. Тэгээд одоо гүйцэтгэх захирлын сонгож алгуулалтаар миний би одоо 2 сарын 18-нд тушаал гарч яг энэ албан тушаалд ирсэн. За тэгэнгүүт яг тухайн үед бол энэ арена дотор маань за доор би нэг давхарт те одоо яг тэр өлгүүрийн зориулттай тэр нэг ийм жоох юм тохиромжгүй хэсэг дээр манай хөндөө өргөлтийн одоо энэ Сэргэлэн Баатар багш маань ингээд дүүхтүүдтэйг ингээд бэлтгэл хийдэг юм байсан. За тэгэнгүүт бид нар Сэргэлэн Баатар багштай тухайн үедээ ярилцаад за энд бол ингээд зориултын бас нэгдүгээр тэдний хувьд ч гэсэн одоо агаржуулалт юуны хувьд ч гэсэн зориултын бас зай талбай байна. За дээрэс нь энд яг энэ өлгүүрийн зориулттай учраас энэ өлгүүрийн ишиг оруулах шаардлагатай болчиход байгаа. Тухайд бол энэ яг энэ юунд өлгүүр нь байсан. Одоо яг энэ коридорт гэсэн үг. Хүний одоо зам зай талбай дээр. За тэгээд тэрийн зориулттай газар нь өлгүүрийг оруулаад та бүхнийг ишигээ арай өөр тогтой өрөөнд шилжүүлж оруулъя гэдэг тийм өрөөнд оруулсан. Тэгээд тухайд тэгээд манай хэд маань үйл ажиллагаа явуулаад ингээд явж исэн. Тэнгүүд сая 3 сарын 31-ний өдөр бас манай энэ харуулуудын рапортн дээр байна л та. Одоо хээрийн бэлтгэл нэг тэмцээн уралдаанд орох чинь хээрийн бэлтгэл гарна гэд зарим штанг диск аваад орой шин бас тамирчин аваад ирээд аваад гарсан энэ тэмдэглэл бас байгаа юм. Тэнгүүд хээрийн бэлтгэл гарна гэд аваад гарсан юм байл. За ийм юмнууд одоо миний мэдж байгаагаар бол ийм юмнууд болоод тэнгүүд өчигдөр одоо яг тэр гадаа тэр дискнүүд тавьж чаад ингээд зураг авцсан л байл л дээ. Тэгээд ямар нэгэн бидний энэ чэнэс хөөж туулсан ч юм уу тийм бол байхгүй. Бид нар спортын газрын дарга амраа дарагтай ч гэсэн ярилцаад за энэ хөндөө өргөлтийнхэн маань ингээд зай талбай хувьд ингээд тохиромжгүй газар бас ингээд бэлтгэл хийгээд байна. Та ингээд бидний спортын газрын зүгээс ингээд юуг гаргаж өгөөч те зай талбай ингээд тохиромжийн тэр өрөө танхимыг хангаж өгөөч гэсэн. За одоо өрөө танхим бэлдэж өгнө гэсэн тийм тайлбартай ингээд явж байсан. Түүнээс бидний хооронд Сэргэлэн Баатар багш Сэлэнг Баатар багш бидний хооронд бол юу гэдэг хөөж туусан танахын чинээс гарч гэдэг юм уу те ингэсэн юм зүйл бол огт байхгүй. Бид нар харин ч бүр энэ манай энэ доор байгаа бас фитнес танхимдаа бид нар нэг булангийн яг танай одоо хөндөө өргөлтөнд зориулж те одоо манайхан бол хөндөө өргөлтийг ашиглаж байгаа нь бол юм гар хийцэн юм одоо шал малтай байгаа байхгүй. Тэрийг яг стандартын шал малыг бид нар бас олж тавьж өгье. Тэгээд та нарт ингээд цагаараа одоо хүүхдүүд энэ чинь ингээд фитнес яг зориултын зайлбар дээр ингээд хичээлэх боломжтой. Тэр хүртэл та маань энэ өрөөнд байжээ гэд тийм өрөө гаргаж өгч ингээд явж ирсэн. Тэнгүүд бид нарт одоо ямар ч яриа хөрөө хийгээгүй ямар ч одоо дахиж тэрнээс хойш холбогдоогүй байжгаад гин тим явдал одоо болж байгаад миний хувьд бол гайхаж байгаа. Бас энэ тий ямар учраас ийм одоо зүйл гаргаж байгааг нь бол гайхаад байна л да. Та тэгэхээр яг тухайн пост мэдээлэл сошиал орчинд тавигдсанаас хойш бол Сэргэлэн Баатар багш тасалжуулагчтай огт яриаг холбогдоогүй байгаа гэсэн үг юм. Тий холбогдоогүй байна л да. Тэгээ одоо ямар ч хэсэн бол амраа дарахтай ярьсан. Тэгээ амраа дараа бол яг тэр өрөө танхимаа бол одоо гаргаж өгөх гээд байж байгаа гэсэн юм бол ярьсан тий. За нэгэнт бас гүйцэтгэх захирал тантай ярилцж байгаагийнхын дарханчуудын иргэдийн зүгээс бас хүсэн хүлээж байгаа зарим асуултын хүрээнд бас ярьцлага өргөжлүүлэе гэж бодож байна. За мэдээж бол нэгдүгээр иргэдийн донд бол усан бассейн хизээ ашиглалтанд орох вэ? Хизээ бас хүүхэд залуучууд тийм ээ өсвөр насныхан маань усан бассейндаа хичээлж эхлэх вэ гэдэг зүйлэл хүлээлтэнд үүссэн байгаа. Үүн дээр та бас ямар мэдээлэл өгөх боломжтой? За усан бассейны хувьд бол ер нь ашиглалтанд ороход маш ойрхон бэлэн болсон байгаа. Бид нар энд усан бассейн маань энэ барилга маань ашиглалтанд орсноос хойш нэг ч үйл ажиллагаа явуулж үзээгүй тэ эхлээгүй байсан. Тэгээд эхлүүлэхийн тулд маш олон зүйл бас дутуу байсан юмнуудыг бид нар гүйцээгээд урдноос хийж гүйцэтгсэн энэ бассейн хийж гүйцэтгсэн компаниараа бас дутуу зүйлүүдээ гүйцэтгүүлээд тэгээд одоо жишээ нь локри өрөөх хоосон байсан тэрийг тогтчлох ажлуудыг хийгээд тэгээд ингээ юмнууд маань бас дуусж байна. Одоо тэгээд бассейн бол бас онцгой нөхцөлтэй юм одоо байгууллага юу газар учраас энэ чинь бас хүүхдүүдийн хүний амь настай холбоотой дээрэс нь эрүүл авахгүй те ийм юутай холбоотой учраас маш одоо бүх зүйлийн бэлэн байдалд
бүх зүйлийг одоо бэлдчихэж бэлэн болсны дараа 100% бэлэн болсны дараа ашиглалтанд оруулах гэдэг бүх зүйл ингээ бэлтгэл ажил хийгдэж явж байгаа. Тэгээ удахгүй бас маань удахгүй ашиглалтанд орно. Багцаа хэлээ. За багцаа хэлбэл нэг 14 хоногийн дотор бол бас маань ашиглалтанд орох юм төлөвлөгөөтэй байгаа. За дээрэс нь бас нэмж хэлэхэд энд бид нар бас энэ үйлдвэрийн газар болсноос хойш ингээд энд урд нь одоо жишээ нь байгууллагыг ажилуулж ирсэн ч юм уу авч явж ирсэн хүмүүс маань төрөөсөж байгаа гэдэг нэрээр л ингээ орцсон газрууд бас зөндөө байгаад байгаа. Одоо жишээ нь та бүхэн маань яаж байгаа бол энэ фитнес клуб байна, энэ үүдэнд байгаа энэ донор кебаб гэдэг энэ одоо зай талбайд ингээ ганц нэг орсон газрууд байгаа. За зарим нь бол урд нь байсан одоо удирдлагуудтай ч юм уу те ингээд гэрээ хэлцэр хийсэн тэр юмнууд нь бол гэрээтэй газрууд нь бол тэрийг өргөжлүүлээд ингээ явж байгаа. За ямар ч гэрээгүй бас ямар ч гэрээ хэлцэр байхгүй тэнгүүтээ одоо ямар ч энэ улсын төсвөр баригдсан энэ өмчт одоо ямар ч ашиглалтын зардал болон түрээсийн төлбөр төлөөгүй ийм байгууллагууд одоо хүртэл байгаа. Тэгээд эдгээр маань одоо яг манайх чинь орон нутгийн өмчт аж ахуйн тасалбар үйлдвэрийн газар гэдэг өөрөөгөө санхүүжүүлэх юм зохицуулттай тий өөрөө энэ чинээсээ орлогоо олоод буцаагаад өөрөө энэ зарлага ингээд зохицуулдаг ийм төсвөөс ямар ч тийм одоо юу тий хамааралгүйгээр ийм үйл ажиллагаа явуулах зохицуулттай ийм байгууллага ингээ байгуулагчаа дүрм журамтай тий өрөнгөсөн дүрм журамтай ийм байгууллага байгуулагч явж байгаа учраас эдгээр манай одоо дүрм журамд нийцүүлж ингээ үйл ажиллагаа явуулах ийм одоо шаардлагатай болж байгаа. Тэгэхээр та бүхэн маань нэгийг ойлгоор одоо өнөөдөр хүртэл нэгж төрөгний төрөөс төлбөр төлөөгүй байгууллагууд хүртэл одоо өнөөдөр хүртэл энэ байгаа. Онцож тоцтгож шилж болохоор бидний мэдж байгаагаар бол яг одоо жишээлбэл энд бас юм спорт хувцсны дэлгүүр байна. За энэ ус ундаа зардаг те түргэн хоол зардаг цэг байна. За дээрэс нь энэ үүдэнд бас юм те кебаб, донор кебаб одоо хоол хүнсний чиглэлийн газар байна. Дээрэс нь бас юм фитнес, про фитнес гэдээ ажиллаж байгаа. Та яг алийг нь хэлж байгаа вэ? Хэдүүлээ нэгэн талаас иргэдтэй мэдээлэл өгж байгаа юм чинь нин нөгөө үнэн бодит байдлыг мэдээлчээ гэж бодож байна. Хэдэн ирээний хугацаатай огт төрөөс төлөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Аль нь вэ? За одоо бидний яг 20 сарын 18-наас хойш бид нар ч яг энэ байгууллага маань үйл ажиллагаа аль бисаар ингээд шинээр эхлээд явж байгаа. За тэнгууд бид нар энэ танилцсан юмнууд бол одоо энэ хувцсны энэ лангуу шүү дээ. Эднэр бол гэрээгээ хийдсэн урд нь ингээд хүмүүстэй төлбөр тооцоогоо төлөлдсөн юм байгууллага. За бид нар тэрийг бол яг тэр төлбөр тооцоогийнх нь гэрээгээр ингээд үйл ажиллагаа явуулаа. Тэгээ цаашаагаа яах вэ гэдгээ бид нар дахиад ингээд хоорондоо бас энэ дөрмийнхөө хүрээнд ярилцаад явъя гэд ингээд явж байгаа. За тэнгууд сая танид урддаг энэ кебаб байна те үүдэнд байгаа кебаб энэ маань ямар ч одоо чөлөөт шүүрлгүүгээр ингээд орцсон үйл ажиллагаа дураараа ингээд эн чинь одоо бас орон нутгийн өмчөд гэдэг чинь орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй энэ байгууллага чинь ингээд явж байгаа. Тэнгууд энэ дураараа ингээд юмнуудыг өөрчилсөн юмнууд байна те. Тэгээ одоо ингээд бид нар цаашаа ингээд өргөжлүүлэх юмнуудаа яах вэ гэдэг юм ярилцахлаар ямар ч хариу өгөхгүй ингээд гарахгүй ч юм уу эсвэл төрөөс сарын хугацаанд төрөөс төлөөгүй үйл ажиллагаа. За одоо энэ кебабын хувьд бол 1 сараас хойш гэж байна. За энэ доор фитнесийн хувьд бол 10 сараас хойш ингээд ямар ч ганц төрөний төрөөс төлөөгүй. За дээрэс нь ашиглалтын зардалч төлөөгүй. Тэгээд энэ одоо энэ төрийн өмч орон нутгийн өмчийг ингээд ашиглаад явж байгаа юм газрууд байгаа юм. Тэгээ одоо энэ дээр бол бас орон нутгийн өмчийн газар болон энэ төрийн өмчийн газрууд ингээд эднэр дээр бол бас арга хэмжээг авах гэдэл явж байгаа юм шиг байлаа. Тэгээ энэ бол бидний мэдлээс давтсан юм асуудал болоо явж байна. Тэгэхээр өмнөх удирдлагуудын бас юм буруу зөрүүтэй үйл ажиллагаанаас үүдэж тэдгээр иргэд одоо юу гэдэг ямар ч төрөөсийн төлбөргөө эрх дархтайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байсан гэж та бас хэлэх шиг байна зүг. Тэгээ ард иргэдээ бас нэг юмыг бас зөвөр ойлгуулж хэлэхэд энэ орон нутгийн аж ахуйн тосол үйлдвэрийн газар гэдэг маань энэ хуулиндаач тэр өөрөөгөө санхүүжүүлж энэ бүх орлого зарлага бүгд одоо өөрөө ингэж хариуцж явдаг ийм зохицуулалттай байгууллага. Түүнээс төсвөөс ямар нэгэн татаас юу байхгүй. Тийм учраас энд болж байгаа бүх юм чинь ингээд нэгэсэнд бол эзэнтэй болоод ингээд хариуцлагатай болоод тэгээ энэ байгууллага маань цаашаага ингээд урт удаан хугацаанд одоо бие даан үйл ажиллагаа явуулж энэ одоо хүмүүст одоо тав тухтай орчинг бүрдүүлэх энэ бүх юм чинь энэ эзэнтэй байж ингэж явах юм болж байгаа. Түүнээс бид нар ч гэсэн урд нь одоо Монгол улсын жишээ байгаа шүү дээ. Энэ тухай спорт ордон маань бас ингээд төрийн өмчтөй ингээд яваад цаанаасаа төсөөс ингээд явж хахад ямар одоо хэдийн хэмжээний муудчтай ингэж яалаа. Амархан хугацаанд ингээд бүх юм нь хуучирдаг. Ямар ч эзэн байдгүй ийм болцсон явж байдаг. Тэнгүүд сүүлийн үед бол энэ тухай спорт ордон маань нийслэлийн өмчтэй ингээд аж ахуйн тосол үйлдвэрийн газар гэж болоод тэрнээс хойш эзэнтэй болоод бас үйл ажиллагаанаас сэргээд ингээд гоё явж байгаа. Тэгэхээр энэ би ч гэсэн одоо энэ аренагаа ийм сайхан энэ чинь бол дан ганц тархан хотод төдийгүй энэ Монгол улстай энэ төвийн бүсэд байгуулагдсан маш том сайхан юм
зохицол бүр энийг эзэнтэй байгаад тэгээд үйл ажиллагаа тогтмол ийм сайхан явуулах үүднээс л энэ орон нутгийн өмчт аж ахуйн тас үйлдвэрийн газар гэж байгуулад тэгээд ингээд явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэр хүрээндээ ч бид нар бас энийг зохих хууль дүрм журмынхаа дагуу ингээд юмнуудаа хийгээд ингээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн хууль зөрчсөн ч юм уу хин нэгнийг үзүүрлж хөөж туусан ч юм уу тийм бол байхгүй. Бүх зүйл бол хууль дүрм журмынхаа дагуу явж байгаа гэдгийг л бас энэ үгээр хэлмээр байна. За мэдээж бол энэ одоо хоол хүнсний чиглэлийн болон фитнесийн чиглэлийн байгууллагууд бол тодорхой хэмжээгээр ашигын бас төлөө ажиллаж байгаа ах гэж бодож байгаа. За тэгвэл энээс гадна яг энэ татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан Дархан United Arena-д өсвөр үеийн хүүхэд залуучууд бол үн төлбөргүй хичээлэх боломжтой дугуулан секцүүд байгаа юу? Хамгийн гол иргэдийн хүсэж байгаа зүйл маань татвар төлөгчдийн мөнгөөр олон жил хүлээлтэнд үүсэж баригдчаад за төлбөр төлөхгүйгээр өөрчлөлөх боломжийг л их асуугаад байгаа юм. Та үүн дээрээс ямар хариулт өгөх вэ? Хүүхдүүд хичээлж эхэлсэн байгаа юм. Тийм одоо тэрэн дээр бас бид нар бас юутайгаа нийгмийн ярилцлагын хүрээнд те яг энэ сайхан юм аренага дарханчуудаа бас хүүхдүүдэд төрсөн маа яг ашиглуулж яхахын тулд бол энэ Б манайх А заал Б заал гэдэг хоёр ийм заалтай. А заал маань бол спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах ийм зохицуулттай. За Б заал маань бол бэлтгэлийн ийм зорилттой заал байгаа. Гэхдээ стандартын ийм хэмжээтэй заал. За Б заалны маань ажлын өдрүүдийн 15 цаг хүртэлх энэ хугацааг бол үн төлбөргүй энэ секс дуулангууд өнөөдөр хүртэл ингээ хичээлээд явж ажтаач хичээлээд явна. За усан бассейн дээрээ ч гэсэн бид нар бас тодорхой цаг гаргаад тэн дээрээ хөнгөлөлттэй үнээр одоо хүүхд залуучуудаа ингээ хичээлүүлэх тийм хуваар бас гаргаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар ордс бүгдийг ингээл үн төлбөртэй болгоол те ийм бол бас байхгүй байгаа шүү гэдэг бас хэлмээр энэ. Тэгэд миний түрүүний хэлдэг яг энэ эзэнтэй байх энэ чинь бас нэг 30-40-д хүмүүс ажиллаж байгаа, цэвэрлэгээний ажилчид тэгэл ингээл бүх хүмүүс ч ажиллаж байгаа. Энэ ажиллаж байгаа хүмүүс маань бас цалин хөлс авах хэрэгтэй те. Энэ ажиллаж байгаа бүх хүмүүс маань энэ чэнэс бас амьдралынхаа залуулж байгаа учраас энд чинь бас тодорхой хэмжээний ингээд орлого олох хэрэгтэй. Тэгээд тэрийг буцаагаад энэ хүмүүсийн цалин зардал энэ юмнуудаа ингээд төлөөд явах хэрэгтэй. Ийм л зохицуултыг байгуулгаж ойлгоод бид нар ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бэлтгэлийн Б зааланд бол өглөөний хэдэн цагаас үлээ? Тэг өглөө ерөөсөө манайх чинь 8 цаг 9 цагаас л үйл ажиллагаа эхэлж байгаа шүү дээ. Тэгэл тэрнээс 15 цаг хүртэл одоо секс дуулангууд өндөлбөрөг өнчээ хичээлж байгаа. Хүүхдүүд маань ирээд бүртгүүлэхөө шууд ирээд эсвэл одоо бэлтгэл сургалтыг боломжтой хуваарлалтыг яаж хийж байна? Тэгээ энэ спорт холбоодууд байна л да. Энэ спорт холбоодууд маань одоо энэ цагуудаа авцсан ингээд бэлтгэлээ ингээд хуваарийн дагуу хийгээ явж байгаа. Тэгэхээр холбоодууд маань энэ дээр ягаад холбоодороо дамжуулаад тэр хүүхдүүд маань секс дууланд ингээд оролцоод явж байгаа гэж ойлгож байна. Бассейн дээр басны тодруулга авах заашгүй шаардлага байгаа. Таасаа хэлээш нэ хөнгөлөлттэй үнээр гэж байна. Ерөнхийдөө танах одоо орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар учраас тодорхой хэмжээний урсгал зардал гарч байна. Цалингийн зардал гарч байгаа учраас бассейны зохицуултыг яг ингээнээр ойлгомжтой тайлбарлал яаж хийх гэж байгаа юм? Бассейн бол яг одоо онцгой нөхцөлт ийм одоо объект учраас маш их нэгдүгürt маш их зардал гардаг. Тэр урсгал зардал, усны зардал, тогны зардал. Тэгээд дээрэс нь багш нар бол байнга тэр чинь хараа анилттай байх учраас доотлол нэг 4 багш байх хэрэгтэй ээлжээр ажилдаг. Тэгээд дээрэс нь аврагч нар гэдээ бас байна. Байнга тэр хүүхдүүд хүмүүсийг ингээд ус чинь ерөөсөө нэг ус залгиал яхад маш эрсдэлтэй байдаг учраас тэр аврагч багш нар тэгээд энэ нэг аюулгүй ажиллагааны тэр аврах хантаа зэрэгсэл те одоо бүх юмуд нь ингээд маш өндөр зардал гардаг учраас яг бүр ордос үн төлбөргүй бол бас юм бол биш. Гэхдээ хөнгөлтийг бол бид нар яг саяын тэр нөгөө юуны цагаараа те одоо өдрийн цагаарч гэдэг юм уу те энэ дээр бол хүүхдүүдтэй маш их хөнгөлтийг бол зарлж байгаа. Тэгээ одоо бассейн удахгүй нэгтгэхлээр бас нээлтийн юун дээр одоо зориулаад те телевизээр бас мэдээлэл өгөөд тэгээ үнэш маань яг ямар юугаар батлагдаад гарах нь те тэр үгээр. Гэхдээ ямар ч байсан одоо энэ Дархан уул аймагт байгаа одоо бусад бассейнуудаас бол мэдээж хэрэг үнийн хувьд бага те энэ боломжийн ард иргэдэд бол ингээ боломжийн байхаар энэ зохицуулалттай хийгдэж байгаа. Тэгэхээр түрүүн бас хоёлаа дурдаад өнгөрчлөө. Одоо энэ доор байгаа Б1 давхарт байгаа фитнес байна. За энэ үүдэнд байгаа хоол хүнсний худалдааны ус ундааны чиглэлийн одоо үйлчлэгээ байна шүү дээ. Энэ дээр яг цаашдаа ойрын хугацаанд ямар арга хэмжээ авагдах гэж байгаа вэ? За эдгээр хүмүүсийн зүгээс эргээгээд болохоор иргэдэд одоо нийгэмд ямар мэдээлэл өгöd байгаа вэ гэхлээр жирийн зүгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бидрийг одоо тий Дархан United Arena-ны захиргаа хөөгөөд байна гэдэг мэдээлэл бол отоор өгөгдөд байгаа шүү дээ. Та бүхний зүгээс бол эргээд үнэн бодистой хэлж байгаа зүйл нь бол 10 сараас хойш огт ямар ч түрээсийн төлбөр өгөөгүй, урсгал зардал өгөөгүй өмнөх одоо тий удирдах явуулж гэсэн хүмүүсийн одоо тий уялдаа холбоо гэдэг ч юм уу ийм давуу тал дээр дөрвөлөд үүрэл ажиллагаа явуулсан гэж та бол хариуцлагатайгаар хэлж байгаа юм. Одоо ойрын хугацаанд ямар арга хэмжээ авагдах гэж?
За яг бид нар яг өөрсдөө эрх мэдлийн хүрээнд бол нэг албан бичиг мэдэгдэх хуудас дээр өгчээсэн л та. Тэгээд амарч гэсэн ярилцаад бид нар ч бас хүн байна те. Ярилцаад ингээ бас учраа олж болох байх гэдэг ярилцсан. Гэхдээ өнөөдрийн хүртэл бол ямар нэгэн те тохиролцол юмд хүрээгүй байгаа учраас энэ цаашдаа одоо энэ орон нутгийн орон нутгийн өмчийн төрийн өмчийн юм аюу учраас орон нутгийн өмчийн газраас энэ байгууллагуудад бас албан бичиг дээр өгж байгаа гэж ярьж байсан. Тэгээд бидний хувьд болохоор энэ үедээ бид нар ч одоо энэ үнийн судалгаа хийхэд нэг төрөөсийн талбай бол 35-аас 50 мянган хооронд ингээд байх шиг байгаа. Тэнгүүд бид нар энэ хүрээндээ бид нар бол юунд үнэ батлуулж одоо энэ үн тарифын төрөөсийн байгууллага 35-аас 50 мянган төгрөг. Тэгээд за ингээд зөөрийн давхарт бол нэг 40 мянган төгрөгөөр те ингээд нэг би нэг давхарт бол ингээд төрөөсөө ингээд тогтноо. Тэгээ урд нь ч гэсэн энэ үйл ажиллагаа явуулж байсан энэ удирдлагууд нь бол 40 мянган төгрөгөөр энэ павильонууд ч юм уу энэ юунуудыг төрөөсийн тогтоогоод ингээд явж ирсэн байл. Тэгээ энэ бол бас судалгаатай те энэ орон нутгийн хаяг судалгаагаар ингээд явж. Тэрүүгээр бодоод ингээд фитнестэй за танах ийм төгрөгийн төрөөс ингээд төлөөд явах юм байна. Цаашдаа ингээд төрөөслөөд явуул гэд тийм шаардлагыг тавихлаар буцаагаад ийм өндөр төрөөс бол бид нар төлж чадахгүй. Тэрнийх нь 50% ч юм ингээд тэнгууд бид нар ч бас нөгөө төрөний л ярьдаг нөгөө өөрөөгөө сангуулжуулах орлол ийм учраас бид нар заавал төрөөсөд байх шаардлагагүй байна. Өөрөөсөө нэг тэ багш дасгалжуулагчаа гаргаад өөрөөсөө ингээд хариуцаад ингээд явбал илүү эн чинь бас боломжтой юм байна гэдэг ийм дүгнэлтэнд л хүрчээ явж байгаа. Дээрээс нь энэ фитнесийн хувьд бол зай талбайгаас тэр танхимаас гадна тоног төхөөрөмжийн бараг нэг 80-90% нь бас энэ орон нутгийн өмч энэ байгууллагын өмч. Энэ дээр худалдаж авсан энэ байгууллагын өмч байгаа даа байхгүй юу? Тэгэхээр тоног төхөөрөмж нь хүртэл 90% нь манай одоо энэ байгууллагын өмч байна гэж ойлгож болж байна. Мэргэжлийн байгууллагуудаар шалгуулъя гэсэн бодлоо юм байна. Гэхдээ одоо бид нар яг эсвэл нөгөө бас хилам хэрүүл тэмцэлж байд юм уу те ингээ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг наан очроо олчихъя гэд зөндөл бид нар бас ярилцлаа. Тэгээ үнэхээр бас болохгүй. Тэгээд эн чинь бид нар дан ганцаа өөрсдөө яаж байгаа юм биш. Энд орон нутгийн өмчийн газар гэж бид нэр өмч те улсын өмчтөр байгаа учраас энэ байгууллагууд маань бас давхар энэ чинээс бас ингээд шахалт шаардлага бас тавьж байгаа. Тэгэхээр одоо бол бидний мэдлээс гараад одоо энэ төрийн байгууллагууд нь өөрсдөө ингээд бас энэ дээр арга хэмжээ авах гэдэг явж байгаа гэж ярьсан те. Тэгэхээр ерөнхийдөө бас сүүлийн асуултаа танаас асууя. Тэгэхээр Дархан United Arena том зурглаараа харах юм бол орон нутагт байгаа тий 21 аймагтад үүдэг төвөмстэй хамгийн том юм спорт юм бол хөрөнгө оруулалт болж чадсан. За энэ дээр л ингээл одоо жишээлбэл томоохон одоо тэмцээн уралдаанаа зохион байгуулагдаж байна. Саяхан гэхэд оюуны наадам боллоо. Утгагүй бас том тэмцээн болох гэж байгаа юм байна. За дээрэс нь манай Сагсан бөмбөгийн үндэсний дээдлийн тэмцээнүүд болж байна гэж байна. Том зургаараа таас ингээнээр л нэлээд олон төлөвлөгөө байгаа ч гэсэн том зургаараа Дархан United Arena цаашдаа юунд зорж байгаа юм бэ? Ямар зорилго төлөвлөгөөтэй байгааг товчоороос ингээнээр хэлж болох. За бидний гол том зорилго бол маш одоо бид нар энийг түрүүнд би хэлсэн бас те дан ганц Дархан уул аймаг гэж харахгүйгээр Монгол улс дээрэс нь энэ хойд ус төвийн бүстэй төвийн бүс баригдсан Монгол улстай бас баригдсан ер нь л одоо UG-аар тэгэл тэрний дараа орох ийм гой зохицолбор гэж бид нар харж байгаа. Тэгээ энд бол одоо бассейнж байна, фитнес тэгээд одоо энэ урлаг entertainment, спорт таймент тэгээд байгаа ч энэ бүх үйл ажиллагаа явуулах ийм нөөц боломж байгаа учраас бид нар энийг бүр одоо улсын хэмжээнд дээрэс нь олон улсын төв дэлхийн тэмцээнүүд зохион байгуулдаг. Тэр стандарт руу авирчих тийм зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ бид нар одоо тэхийн тулд одоо энэ Сагсан бөмбөгийн лигийн тоглолттой, волейболын лигийн тоглолтыг бид нар бас эрхчлээс ингээд авъя гэдэг ийм том зорилготой. Тэнгүүд энийгээ дагаад Дархан уул аймгийн маань ард иргэд яг Улаанбаатарт үздэг те олон улсын тэр жишгийн стандартын тэмцээн уралдааныг яг энэ ойроноос үзэж хардаг. Тэгээ энэ Дархан уул аймагт ийм том арга хэмжээ зохион байгуулагдах нь нэгдүгээр эдийн засгийн хувьд ерөөсөө маш холбогдолтой шүү дээ. Буудлууд маань ингээ бүгд дүүрж байна, буудал олдохгүй байна тий. Тэгээд одоо жишээ нь Чатхан түгээх станцууд маань тэгээд дэлгүүрээр авшаа тэгээд ингээл ерөөсөө бүх зүйлд ингээд эдийн засгийн хувьд маш ийм одоо хөрөнгө оруулалт орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал талын ач холбогдолтой учраас бид нар энийг ерөөсөн дан ганц юм орон нутаг гэдгээр харахгүй улстай яриа бүр ингээд цаашлуул олон улсын тийм үйл ажиллагаа явуулдаг юм гоё центр төв болгоё. Тэгээ энд гоё тэхийн тулд бид нар стандарттай байх хэрэгтэй. Тэхийн тулд яг энэ үүдэндээ ингээд ямар шагарч болтгүй энэ хоол үйлдвэрлэл байж болохгүй тий стандартын хувьд. Энд чинь эрүүл ахуй стандартын хувьд тэр юм байж болохгүй гэдэг үднээс ингээд стандартын мөрдүүлэхгээ бид нар ингээд явж байгаа шүү. Тэгээ дээрэс нь одоо энэ доор энэ лигүү зохион байгуулагдахад нэг хувьцаалахаар нэг эзэн баг зочин баг гэдэг 2 болон 4 эрэгтэй эмэгтэйгээ 4 хувьцаалахаар стандарттай байх хэрэгтэй. Тэр маань ингээд
яг хийгдсэн байгаа. Гэхдээ одоо бол тохиолдолтой ажил бас ингээ локер мокер гэдэг юмнууд нь хийгдээгүй байгаа. Эднэрийг хүртэл ингээ хийх гээд зориод явж байгаа. Манай Азаалан ч гэсэн одоо энэ мэдгээд те энэ одоо стандарттай хангах асуудлууд ингээ зөндөө байгаад байгаа. Тэгээ манай волейболын лиг авах гэтэл манай дээдлийн нөгөө дэлгэс маань бас шилждэг ч юм уу те иймэрхүү ингээд зөндөө зохицуултын асуудлууд байгаа. Тэгээд дээрэс нь яг энэ төвийн бүстэй бид нэр маш гоё юм хийгээд үйл ажиллагааг хийгээд ингээд явах нь дан ганц одоо Дархан аймгийн асуудал биш. Энд чинь Монгол улс те ерөөсөө ийм гоё спорт entertainment урлагийн одоо ийм үйл ажиллагаа явуулдаг ийм сайхан төвийг л эзэнтэй байгаад ингээд зөв зохион байгуулалттай зохицуулалттай болох үүднээсээ л бид нар энэ чинь үйл ажиллагаа явуулж байгаа. За маш их баярлалаа мэдээллийг бид та бүхэндээ Дархан United Arena орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал од отроос тодруулаа. Бид та бүхэндээ дарханчуудтай зориулаад Дархан United Arena-гийн эргэн тойронд яригдж байгаа бүхий л асуудлыг дэлгэрэнгүй байдлаар ярилцахыг зорилоо. Та бүхний ажил амжилт хүсье. Бас баярлалаа. Тэгээд бас дээр нэг зүйл хэлэхэд эн чинь нөгөө төрийн өмчтэй орон нутгийн өмчт юм аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар гэдгээр бүх одоо данс тооцоо шилэн тэ одоо тэр шилэн цэгөө эмэн дээр орно. Дээрэс нь энд ингээд хэрвээ ашиг болоод зарлага бид нар зардлаа нөхөөд үлдсэн одоо мөнгө байд юм бол бид нар энэ ч ямар нэг юмыг сайжруулах те одоо ингээд юм наахын төлөө бид нар ажиллаж байгаа гэдэг бас ойлгоорой гэдэг бас хэлмээр. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа шүгэр. Өдөрт та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо цагаагаар мэдээлэл хүл авна. Өдөрт та бүхэндээ орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Та бүхэн бямд нэм гаргуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн тойм хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй.